Ором дөргийн сайхан амарцгааж энэ буддизм бидний амьдрал суран төрлийн өнөөдрийн дугаар эхэлж байна. Түрүүчийн дугаараар бид таны эрүүл мэндийн мэдэгээр ярилцсан билээ. Өнөөдрийн дугаараар үргэлжлэл болгож зөв олдоо махны хэрэглээ хэмээх чухал сэдвээр ярилцахаар бэлэн болоод байна. Та бүхэн анхааралтай хүснүү хэмээн хүсье. Саарэмтрий. За монголчуудын хоолны гол хэрэглээ бол харахгүй мах штэ тийм ээ. Мах. Гэхдээ ийм яриа байдаг штэ. Малыг нэг халуун шуутай мал ч юм хөт шуутай мал гэд монголчууд ярьдаг штэ. Тэгэхээр энэ маань өөрөө нэг малын нэг биш махныхын чанарыг ч юм уу жоохон ялгаа гараад тах шиг байна тий. Тэгээ мах одоо чанар ялгаа байна гэсэн үг цаанаа нэг юм хилээд байна гэсэн үг тийм ээ. Тэгэхээр энэ яагаад би ингэж асууад байна гэхээр одоо бол хаврын удирдал юм. Тэгэхээр хоёлаа хаврын удирдлаас ахуулаад таван шуу хамаалын махтар ч юм уу ингээд тараалга ирчихвэл зүгээр санагдаад байна. Тэгэхээр энэ хаврын удирдал ямар малын махыг гэдвэл арай илүү тохиромжтой зүгээр юм яг гэдэг талаас л яриагаа эхлэх үү. За таван шуу малыг нөгөө халуун хошуутай хүйтэй хошуутай гэдгийг цаана юу вэ гэхээр тухайн малын өөрийн бие одоо махны онцлог чадал гэж ярьдаг уламжлалт ангахонд бол махны чадал гэж ярьдаг. Тэр чадал нь хүний бие одоо шингэхдээ хүний бие одоо хийшэр бадганыг тэнцвэржүүлдэг, тэжээдэг, ихсгэж багасгадаг тэр нөлөөллийг нь одоо энгийнээр хүмүүст тэгээ ойлголцсон байна л да. Тэгэхээр одоо хүүтэй шуутай мал гэхээр ямаа хамгийн түрүүнд бодогддог, халуун шуутай мал гэхээр хойно адууч гэдэг нь ингээ бодогддог. Тэгэхээр яг онол дээрийн яг тэр утгаараа байж байгаа байхгүй. Одоо адууны махад халуун чанартай, хоньны махад бүлээн чанартай, хөрөө ямаа болохоор сэрүүнж гэдэг юм ингээд тэр яг тэр чанар маханд байгаа тэр чадлыг нь энгийн хүмүүст хэлэхтэй тэгээ хоёр хэлээд өгсөн байхгүй. Халуун шуутай хүйтэй шуутай гэдэг. Тэрнээс ш одоо юу гэдгийг аминд бариад үзэхэр юм уу биений нүрэлэхээс халуун хүйтэй хүн байна гэсэн утга биш. Тийм болчиход байгаа. За тэгэхээр жилийн 4 үйлрэлийг бид нэр яг өнөөдөр ойлгож байна. Монгол орн бол 90-ээс уур амьсгалтай жилийн 4 үйлрэлийг хэлжилж байна. Нар сарны хөдөлгөөн өмнөнийг дагаж амьдарч байгаа тийм. Тэгэхээр энэний цаана махыг бид нэр зохицуулж идэх шаардлагатай болж байна. Ер нь бол махыг бид нэр идэхтэй боловсруулсан одоо дутуу боловсруулсан гэдэг юм уу чансан чанаагүй юм уу хуурсан хуураагүй гэдэг ч юм энэгээр махны чадлыг өөрчилж бас болдог. Жишээ нь борц байж гэн те. Борц бол одоо зуны удиралд идэж байна. Одоо энэ хаврын 3 сар 4 сард болоод бид нар хоньны махыг идэх хэвээр. Хүмүүс бол дээр үед нэг арсанд нь боогоод үүсэл гэд хадгалдаг хан яг шинээр нь намар одоо идчихний цаг гэж ярьдаг шүү дээ. Одоо хүнсээ бэлтээд арсанд нь боогоо яг шинээр нь хадгалаад хавар гаргаж ирдэг. Одоо хавар одоо мал гаргаж хонь гаргаж идэх юм бол тэр чинь нөгөө торж эцсэн байгаа тийм махан чанар одоо тодорхой хэмжээнд бас муу болсон байгаа шүү дээ. Тэгэхээр тэрийг шинээр нь хадгалаад яг хавар идчихсэн байгаа. За энэ нэг за нөгөөх нь бол борцны хэрэглээ тийм. Борцыг 100 одоо хаврын дунд нэг тэжээх үйлрэл гээд нэг энэ ангаа хонд л хэлэгддэг тооллын цаг хугацааны нэг нэрлэлтэй нэршилэлтэй. За тэгээ 100 байна те. За одоо намар болоод ирэхээр үхэр ямааны мах төлхөө идэж жагаад өвөл болоод хүйтэн болоод ирэнгүүт одоо нар өмнөд рүүгээ буцаад энд цас ороод хүйтрээд ирчихэж байгаа шүү дээ. Тэгэнгүүт халуун чанартай адууны махыг иддэг. Ерөөсө идэр 9-д адууны махаа идээд дуусгах хэрэгтэй гэж ерөөсө яг идэр 9-д. Тэгээд идэрс дууслаа тэрний араас үхрийн махаа иддэг. Хавар болоод ирэхээр юуны мах иддэг. Адууны мах иддэг. Тэгэхээр адууны мах хаяанда бүр итгэж аргагүй болчдөг шүү дээ. Өөр идэнэ гэж ярьдаг. Хуршаад амтна өөр болоод те шүл гарахаа байлаад ингээд явчихдаг. Тэр адууны маханд байгаа халуун чанар тийм бас мундаг байгаа. Тэгэхээр өвөл адуу идэж байна, хавар хонь идэж байна, зун борцоо идэж байна, намар нь үхэр юм уу те ямаа идэж байна. Энэний цаана юу вэ гэхээр хүний бие улиралдан тохируулаад нөгөө доторх арга барилыг тэнцвэржүүл явчихж байгаа. Ийм монголчууд бол энд их мэрэгэн байсан байна шүү дээ. Ингээд тааруулж байсан байна. Та хэрвээ тааруулахгүй идвэл гэж нэг асуудал зөвхөн шүү дээ тийм үү те. Тэрний сөрөг үр дагавар нь бас одоо яг ингээд хаврынхаа үйлдэлээс ахуулаад ирээд ичвэл. Одоо улирлдөө тохируулахгүй одоо жилийн 4 улирал нэг амтны нэг малын мах идээд байл та тий. Одоо нийтлэг одоо хүмүүс яг үхрийн мах идэж явах шиг байна.
Тэгээ хөрх мах өөрөө яг хөө сэрүүн тэгээ цаанаа тийм таслаг чанар байгаа гэж байгаа. Тэгэхээр энийг бол хавар жоо тодорхой хэмжээнд идэж болох бах. Намар идэж болж байна. Өвөл 102-т бол бас тийм юм болоо. Ялангуяа 100 болол тэгтээ 100 хөдөөний айлууд бол барагтай идэхгүй байх шиг. Суурин газар байгаа айлууд бол үхрийн мах одоо нөгөө хөдөлтооны газарт нь бэлэн байж байгаа болохоор үхрийн мах сайн гээл очиад идчихэж байгаа. Үхрийн мах сайн. Гэтэ улирлаа тохируулж идээгүйгээс болоод тань өвчлөлийн нэг шалтгаан болоод байгаа. Тэн дээр. За адуун махыг бол хэрэгжилж байна. Гэтэ өвөл адуун махыг сайн идэх хэрэгтэй. Тэгж нөгөө биеийн дархлаагаа сайжруулж явах хэрэгтэй. Халуун чанарыг ашиглаж байгаа. Тэгэхээр өвөл адуун мах идэхгүй бол үхрийн мах идээд бай тээ. Тэгвэл ер нь ханаад цалахгүй байна. Ханаад цалахгүй. Тэгэл нөгөө хавар нэг ятарсан носон гацсан, ноцоорсон нойрон мөсөн нэг тийм байдалд орчиж байгаа. Байж байна. Бас нэг юм яа байдаг штэ. Би яг удирдлын санахгүй байна. Ямааны махан дээр ярихад удирдлын тааруулж идэхгүй бол бас илэгдсэн ямар удирдлагдаг лээ. Бас нэг нөгөө эргэтэндээ сүрүнлэл үзүүлж байгаа штэ. Удирдлын таараагүй штэ. Хаврын удирдал ямар махыг идэд саяда хэллээ штэ. Идлэхэд бас нөгөө шууд ямар эргэтэндээ сүрүнлэлөө үзүүлж байна. Яг махыг нэг эргэтэнд гэхээсээ илүү яг ерөөхдөө биедэл ярьчих юм л да. Ерөөхдөө биедэрэл ярьчвал энэ илүү хүмүүст ойлгомжтой байх л та. Тэгээ ямааны мах бол бие нь одоо хямарсан одоо архаг өвчтэй хүмүүст бол ямааны махыг идэх хэрэггүй гэж зөвлөх хэрэгтэй. Намрын халуун улирал гэж ярьдаг шүү дээ. Намар одоо навц шаарлал те цас хоргоос өмнөх хур бороо яг илбэгсэл гэдэрч байгаа нэг намар 8 9 сар 10 сар хүртэл энэ халуун улиралд бол ямааны мах идэх хэрэгтэй. За 100 өстой хэрэггүй хаа. Өвөл бас хэрэггүй болж байна. Тэгэхээр энэний цан юу вэ гэхээр хийшэр бадганыг хямрааж өвчин одоо тусах магадлалыг ямааны мах улам л ихсгэж нэмэгдэж байна. Тэ. Гэтэл бас ингээд тахаар би тэгвэл жилийн дээр үйлрэл ямааны мах иддэг те. Би ямаа хариулдаг хүн. Би одоо ирүүлэл байж таа гэвэл бас яах вэ те. Тэгэхээр энэ тодорхой хэмжээнд нэг дадцсан байна гэдэг юм байдаг хөөе. Дадцсан. Идээд сурцсан байна, идээд дадцсан байна гэдэг нэг өөр шиг бас тэр талаас бас юм талтаас нь ойлго. Ямааны мах яах вэ гэвэл архаг цойр өвчтэй хүмүүст хуучирсан өвчнөд архаг өвчтэй хүмүүс болохгүй байна. Би одоо дархлаас бол ингэдэг юм уу тэгдэг юм уу те. Тодорхой хэмжээнд хориглох заалт байна. Идэх улирал нь бол яг намрын улиралд идэх хэрэгтэй. Бөөрийн өвчин, ходоодны өвчөнд бол ямааны мах дэмээ. Ягаад тэгэхээр ямааны мах өөрөө сэрүүн байна. Тэгэхээр ходоод болоод бөөр өөрөө одоо уламжлалт анхны онлоороо хий гэдэг зүйлийг хий тэр бүүрэнд байгаа те бүүрэнд хий байж байна. Хотоодонд улан бадган гэдэг тэр хүйтэн сэрүүн чанартай махбод байж хахад дээрэс нь хүйтний улиралд сэрүүн улиралд те тэр ямааны хүйтэн чанартай сэрүүн чанартай мах идчих юм бол тэнд яг өвч үүснэ. Бусд малын махан дээр бас яг энэ саны ямааныхаа тань хамруулад ирчихгүй. Жишээ нь яг уламжлалтын онол дээр яг энийг бол тодорхой хэлсэн байгаа. Жишээ нь хоньны мах бол тослог чанартай, бүлээн чанартай. Тэгээд биеийн одоо хүч одоо бяр хүч гэж ярьж байна. Энийг бол хариуцуулж байгаа. Биеийн тамир гэж ярьдаг. Биеийн тамир гэдгийн цаана одоо идж байгаа хоол хотоодонд ороод цаашаа цус үүсээд, цуснасаа мах үүсээд, тэ тэрнээс нөгөө хүүсээ, яс үүсээд, чөм үүсээд ингээд босорч байгаа. Энэ бүх процессыг нийлүүлээд биеийн тамир гэж хэлж байгаа. Тамир тэгээ гэж яриад байгаа хүмүүс бол тэ биеийн хүч гэдэг нэг ойлголт байгаа тэ. Биеийн тамир гэдэг бас нэг ойлголт байгаа. Тэгэхээр энэ биеийн тамирыг үүсгэхдээ босод одоо махнаас хоньны мах хамгийн дээд нь байгаа. Хамгийн дээд. Тэр хоньны махыг ямар үйлрэл идэж болохгүй вэ гэвэл гэдэг асуулт гарч байгаа юм тий. Тэгвэл одоо намрал болох юм да. Сөрөг тал нь юу? Сөрөг тал нь доторх одоо намар илэгний илэг цусны дотор халуун ихссэн байхад хоньны мах өөрөө бүлээн чанартай тэрийг идэх юм бол доторх халуун улам л ихсээд байгаа гэсэн үг. Тэгэхээр нөгөө илэг цус өвчлөмтгий болох гэдэг юм уу те одоо нүд тулаах гэдэг юм уу дээшээ хоёрын хөөрөх гэдэг юм уу ингээд халуудна гэж ярьдаг нэгээр тэр талаас ялж шуган за дараа нь болохоор ямааны мах те ямааны мах болохоор хүнд сэрүүн байна
Хүнд сэрүүн байна. За тэгээд яг нэг сайн юм нь муулаад байх юм байхгүй. Нэг сайн юм нь юу гэхээр одоо шарах ялангуяа тэр галд одоо төлөгцсөн үед бол шархны халуун гэдэг үүсэж байгаа. Тэгээд тэр үед бол ямаа намх идэх хэрэгтэй байгаа юм. Юун дээр за дараагийнх нь үхрийн мах байна. Үхрийн мах болохоор яг сэрүүн чанартай. Хоньны мах бүлээн байсан бол үхрийн мах эсрэгээрээ сэрүүн болоо авчиж байгаа. Жишээтэй тий. Тэр үхрийн мах бол амар эднийг ярьчих тий. За адууны мах байна. Адууны мах бол би одоо нэг хүмүүс нэг хатаг гараад байдаг шүү дээ. Одоо бид одоо идээтэй өвч үсээд. Тэгээ тэрийг бол ямар намах адууны махад цогсоодог юм байна. Тэр үргэлжлээ тэр идэлээд байгааг. Одоо юугаар имлэгээр бол цусыг ингээд солиод л тариа хийгээл ингээд тэр үгрийг идэлээд байгааг нь цогсоох гэж үжээдээс цусын шүүгээл те. Тэгвэл хоолундаа тэр үеж анхаарах юм гэвэл одоо намайг хэтчүүл болох юм байна л да. Тэгээд бүр өвддөг хүйтэн газар ажилладаг хүмүүс бол одоо намайг хэтэх хэрэгтэй. Тийм зөвхөмжтэй. Тийм тэр нь бол яг зөвхөмжтэй байна. За уртлын нэвтрүүлэгтэй ч гэсэн бас хамааруулж дахиад зүйлээ тодруулмаар байна л да. Бас нөгөө түрүүчийн нэвтрүүлэгтэй холбоотой манай Facebook пэйж дэх асуултууд олон ирсэн л те. Бас энэ нөгөө нэвтрүүлэгтэй шууд холбож байгаа учраас хэдэн зүйлээ дахиад тодруулах хэрэгтэй байна. Уламжлалт хангахад хийшэр бадгана гэдэг 3 зүйлийг чухал 3 махуудаар өвчнийг ажилтдаг гэж үздэг гэсэн шүү дээ. Тэгэхээр ер нь яг хий гэж юу юм бэ? Хий өөрөө ямар чанартай, онцлогтой юм? Шар нь яад юм, бадган яад юм, ихсүүл яад юм, багсүүл яад энэ гурав дээр нэг ойлголт өгөхгүй юу гэж байна. Онлороо бол хийшэр бадган 3-т гурвууланд нь бэлэг чанар гэж зүйл байдаг. Тэр бэлэг чанарыг бид нэр бие дээрээ тайлбарлаад одоо бодиттой зүйлээр нь хийшэр бадганд 20 бэлэг чанар гэдгээр ярьдаг. Бидний идэж ууж байгаа хоолунд бидний өдөр тутмын явдлангаар тэгээд гаднаар сарны хөдөлгөөн те энэ байгаль ертөнцид болохоор эрдэм гэж байна. Тэр нь 17 зүйл. Энэ хоёрын хоорондох тэнцвэрээр хүн байгаалтайгаа байглаад байгаа ч байгалийн одоо үр шимийг хүртэж ингэж амьдраад байгаа. Тэгэхээр хий гэж юу юм гэхээр чинь бидний амьсгалыг авахуулаад байгаа, түлхэж гаргаад байгаа те бидний харж байгаа, мэдэрч байгаа, энэ гар хөл хөдөлж байгаа энэ бүх зүйлийг хий өдөртөж байгаа. За шар гэдэг зүйл нь болохоор ерөөсөө илч. Энэ бол 5 мохот дотроос галаас үүснэ. Одоо нарнаас гэдэг шиг. Нартай холбоотой. Нөгөө талд нь юу вэ гэхээр хүйтэн. Энэ бол нөгөө хийшэр бадганаараа бадган бол ерөөсөө хүйтэн чанартай. Одоо байгаль дээр нар сар хоёр тэнцвэртэй байснаар улирал тэнцвэртэй байгаа тэр хоёрын халуун дулааных нь халуун хүйтний тэнцвэр дээрээс үс ногоо ураа чухар бороо те бүх юм тэнцвэртэй явж байгаа шиг хүний бие яг хийшэр бадган 3-ын тэнцвэр дээр зогсоод байгаа. Ингэж Хийн давмайлвал ч юм уу хий арибны гэдэг штэ. Хүмүүстэн гэж ярьдаг те. Ерөөсөө нөлөөний байна. Хий шар бадган тэнцвэртэй байх юм бол хүн ирүүл байна. Хий шар бадган нэг аривдах, барагдах, аривдах, барагдах, хямрах гэдэг ийм 3 зүйлээр аривдах, барагдах, хямрах 3-аар хүний биед өвчин ихсэж байна, багасж байна гэдгээр нь. Өвчин одоо хий ихсэх юм бол өвч үүснэ, хий багасах юм бол өвч үүснэ, хий хямрах юм бол өвч үүснэ. Нөгөө шар бадган хоёр дээр яг ижил ярьж байгаа. Тэгэхээр хий шар бадган аривдах юм хий аривдцаа чинь хин дээр яриа те. За хий аривдах юм бол яг хөөр шин өвшээдэг ч юм уу те. Ингээд би жилж байгаа юмар ингээ боогц юм шиг санагдсан ч гэдэг юм уу. За нүд бүрэлцэн толгой эргэн. За бөөр бөлхөөсөр үйдэн. За ингээд гар ингээд дуурайд байна да. Энэ хий аривдсан үед бол энэ илүү дуурна гэж байгаа шүү. Тэ сонь байна те. Одоо хүмүүс юмар ингээд л жоох ингээд л хамгийн юм тачигнаад байгаа. Тэр хүмүүс бол бас анхаарах хэрэгтэй байна. Хий өөр чинь жоох ихсээд биш шүү те. Хий ихсээд байх юм бол хийний хийг аривдуулаад байх юм уу хийний өвчин тосох юм бол бас нас богино гэж байгаа шүү. Богиносно гэж байгаа хийний гэдэг тэр талаас нь анхаарах хэрэгтэй. За шарыг бид дөрөв халуун одоо галын мөн чанартай гэж ярьсан те. Тэгэхээр шар аривдах юм бол одоо нүд болоод гэх юм уу. За одоо шээс болоод гэх юм уу те. Арис одоо захтан цуурашдаг ч юм уу. За нөгөө элэгний дотор халуун үүсэх бие ингээд хүрэхэд илч халуун болгох ч гэдэг юм уу. За тэгээ толгой өвднө гэж байгаа ам заваарах ам гашуу ам их цангадаг болдог юм ингээд дотор шинжтэй. Энэний цаана юу вэ гэхээр нөгөө шарын дотор одоо халуун ихссэн байгаа. Үлдсэн 3 дахь одоо махад нь бол баадган байна. За баадган бол хүнд ингээд заримдаа ингээд хүрхээр
Өөрөө дараагүй байдаг. Бид нүрхээр хүүхдэн байдаг. Яг тэр шиг ингээд би энэ одоо хүүхдэн чанартай болно. За тэгээ нозоо орно, тэ хоолны дуршилгүй болно. Одоо дуршил гэхээр хүмүүс ойлгохгүй ч мэдгүй. Хоол идэх одоо сонирхол үсэл сонирхол тэ. Хоол нэг нь гурлаа яг одоо нэг цагт хоол идчихэд нэг нь дороо өсөд байдаг тэ. А нэг нь л болохоор хоол шингэхгүй ингээд байдаг, цахаагаад байдаг тэ. Нэг нь л болохоор хоол идчихээ баг дахиад хитэн цаг чааны хоол дахиад идэхгүй яваад иж боо чаддаг. Яг энэ төсвөртэй байгаа буюу хоолны шингэцэн удаан байгаа энэ тал нь бол яг бадгантай холбоотой. Одоо бадган аривтад ирэх юм бол хүн ерөөс нь ер нь бол хот идэхэ болж шүү. А яг нөгөө талдаа хий бас байгаа. Хийгээр бас хоолны туршилгүй болдог тал байна. А бадган дээр ялангуяа те эцэн хоолны шингэцэн удаан болно. Тэгээд хоол идэх сонирхолтой болдог. Яг энэгээр нь хийшэр бадган. Энийг би зөвхөн гадны шинжээр хийж байгаа шүү дээ. А нөгөө соцоор уншлаад, шийсээр уншлаад энэ хийлгэл ингээ яг өвчин болоод өвчтөнтэй харьцаад ирэх юм бол энэ дэр хавсарсан байна, гуруулаа байж болно те. Одоо нүд нь улаас өмөртлөө шийсэн шарлаагүй байдаг ч юм уу. Ингээд нөгөө хий шар хоорондоо, хий бадга хоорондоо ч гэдэг юм. Ингээд өвчин дээр болоораа өөрөө боловч. Зөв. Хийн дээр ярихад хий өөрөө аривтахаараа те. Бус өвчин хөдлөх тал байдгүй. Тэгдий онол дээр нэг юм байна. Хий бол өвчнийг эхлүүлчихэд тэгээд алга болчихно. Тэгээд нөгөө шарн юм уу бадган юм уу ингээд өвчин болж ингэж жагаад нэг юм өгөө ерөндөглөөдтэй өвчин намдах үед дахиад нөгөө хийж гараад ирнэ гэж байгаа. Өвчний эхэнд нь хий байна. Сүүлд нь бас хий байна гэж байгаа. Гол өдөгч өвчний байна шүү дээ. Тэгэхээр хий бол шар бадган хоёрт хамаарах шар бадгаа хоёр өвчнийг үүсгэхээс гадна шар бадгаа хоёрт хамаарахгүй босоод бүх өвчнийг хий үүсгэнэ л гэж ярьж байгаа. Тэгэхээр хүн ер нь тодорхой хэмжээнд тэр хийг тэнцвэртэй одоо бариад чадах юм бол өвчин үүсэхгүй байх. Тэгэхээр ярианаас нь хий байж болно. Тэнцвэртэй барих шаардлагатай болж байгаа тийм. Гэрийн аргаар хий яаж тэнцвэртэй хэмжээнд барих вэ? Хийд одоо шөлтөө хоолой сайхантай гэж. Шөл. За тий сүү байж болно. Сүү бацалсан сүү байж болно. За нөгөө нэрмэл арх шүү. Тэгэхээр одоо архимаар рекламлаа гэдээс магадгүй. Ёсон тодорхой хэмжээнд арх. За тодорхой хэмжээнд архийг тохируулж очих хэрэгтэй байна. За юуны шимийн тос гэж ярьдаг шүү дээ. Одоо сүүнээс гаргасан шар тос сүүг өрөм гаргаад өрмөө дахиад хайлахаар шар тас гардаг. Энэ шар тас. Тэгээ шар тас нь жил болоо 2 жил болоод 3 жил болоод удах тосмоо тэр хийг дарахта бүр одоо нөгөө юу гэдэг лээ ерөндөг бүр ориглон дээд нь талдаг тийм. Тэр гэрээ аргаар ихээр монголчууд бүгдээрээ л шар тос мэдхөө мэднэ тийм. Үхрийн сүү, онны сүү, яманаас за үхрийн сүүл их боочих шүү байгаа тийм. Ийм байж болж байна тийм. Махны шүл сайхан ястай бүхэл мах одоо чанаал тийм. Шүл шүлтэй хоол хар шүл гээл. Одоо нөгөө саримстай хар шүл гээл ярьдаг шүү дээ. Тэрэн шиг тийм шүлтэй хоол шүл болж байна. А нөгөө нэг зүйл нь юу аргач вэ? Нөгөө архийг тодорхой хэмжээнд тааруулж хэрэглэх хэрэгтэй. Энийг бол. Гэхдээ тэр юу юм шиг байгаамаа. Одоо энэ хэрэглээд байгаа 38-39 градустай энэ цагаан арх бас биш юм шиг байгаа. Тэр нэрмэл архийг хэлээд байгаа шүү. Тэгээ төвдөр нь болохоор тэр чан гэж бичээд байдаг. Чан гэдэг. Энэ дээр бас тодорхой хэмжээнд зөв гаргалгааг нь гаргаж хэлэх хэрэгтэй байна гэж бодож байна. Тэгэх юм бол хүн хийгээ сайхан дараал эрүүл байгаад байгаа. Эрүүл болгож бас нэг үнэтэй боломжтой. Гэхдээ хий наривдсан мөртлөө өвчин үүсэхгүй тодорхой хэмжээний хий аривдаа ингээд яваад иж болно. Нэг тэ эхлээд энэ бид анхдагч одоо төрн төгөх гэдэг шиг анхдагч одоо үүсэл нь үүсчээд тэгээд гинти одоо нөхцөл үүсэхгүй бол яваал байна. 5 жил 10 жил явж магадгүй шүү. Тэгтэл хүмүүс ярьдаг шүү. Би өчигдөр орой тэгсэн чинь ингэчлээ. Гэт яг одоо нэг цагийн өмнө 2 цагийн өмнө ч юм уу урд оройн ингээд өглөө өвдсөн юм шиг яриад байдаг байхгүй. Тэгэхээр тэр тодорхой хэмжээнд нэг 80-90% нь яг одоо үүссэн өвчин биш байдаг байхгүй. Яг гинтийн нөхцөл байна. Гэхдээ өмнөнийх нь нөгөө хийгдэг зүйлийг хөдөлгөөл өвчин болоход бэлэн болгох цаа яг гарч ирчээгүй. Ингээл тодорхой хэмжээнд яг нэг өдөр саримстай хоолойч тэн нэг өдөр нэг 100 татчих гэдэг ч юм ингээд нөгөө өвчин болж гарах ирэхээс өмнө тодорхой хэмжээнд ингээд даарж явж байгаа нэг өдөр даардаг ч юм уу те
Үлэн хоосон нойр хоолгүй явдаг ч гэдэг юм уу, ядартлаа ажилдаг ч юм ингүүд бад нөгөө хий гараад ирж байгаа. Хий хүч үсэд. Нэвтрүүлэг маань нэгэнт үзэгчдэд мэдээлэл өгье, мэдлэг өгье гэж байгаа учраас бас хийн дээр дахиад нэг зүйлийг тодруулахад бидний одоо байнга өдөртмийн хийдэг зүйл шүү дээ. Хий яриад зүйл нь өглөө их ярьдаг үлэн дээр нь тий. Өглөө хоосон үлэн гарлаад гэдэг чинь хий яриадах юм бас нэг шалтгаан болж байна уу? Тий. Хүний нойрыг одоо хийшэр бадганаас хүнийг одоо унтуулж байгаа тий. Унтах процессыг бол бадгаа хариуцж байгаа. Хүн бадганаар унтж байгаа. Тэгэхээр унтж байгаа хүн унтсны дараа сэрнэ үстэй. Тэгээ сэрэх үед яах нь хий хөдөл сэрж байгаа байхгүй. За ялангуяа өглөө хүн шүн унтж байгаа өглөө сэрэх үед хий тодорхой миний ихссэн байт юм. Хий ихсчингүүд өглөө босонгуудаа хийг дарах сүүж юм уу, боцсон ус гэдэг юм уу, тийм цай чанаа дуудаг ч юм ингээ хийг дарах ёстой байна. Тэгтэл хүмүүс одоо нийтлэгээр одоо мань метртэл яаж нэхэр өглөө үйл тайлна гэж байдаг те хоол цай уун идэнэ гэж байхгүй. Гэсэг бахан такучдаг те. Одоо таны ижил ажил мэргэжилтэй хүмүүс бол өглөө босоод нөгөө ажиллагаа хуралд очиж суучдаг те. Нөгөө үлэн үедээ олон цагаар биеийн хилийн сэтгэлийн энэ гурван үйлийг хэтрүүлэх юм бол хий бол даам гайлаад ингээд аривтаад ирдэг. Тэгээд тэр нь буцаад өвч үүсэх болж байгаа. Өвч үүсгэж өвчний үүсгэж болж байгаа. Тэр өвчин үүснэ гэхээр гаднаас нэг мороод ирэх ч юм уу хэн нэгнээс хүрээд ирж байгаа юм биш үү? Бидний доторгоо хийшэр батан 3 тэнцвэр нь алдагдаж байгаа. Тэнцвэр алдагдана гэдэг нь нэг аривцсан уу барагдсан уу те ямарсан уу хоорондоо ямарсан байна уу гэдгээс л өвчин болгож яриад байгаа. За хин дээр юм байж Бадан шар хоёр дээр бас ихсүүлэхгүй байх. Шарыг ихсэхгүй байх. Бадганыг ихсэхгүй байх аргууд байна. За шарыг ихсэхгүй байх арга нь за нөгөө төрөвчний нэвтрүүлэг дээр бас ирж байсан халуун ногоо зүйл шарыг ер нь бол халуун чанартай байна гэж бодож байгаа. За тэгээд одоо эсэглэн арх дарсны зүйл үүд юм уу? Хит их давстай хоол иддэг юм уу те? За өдөр унтах. Тэ өдөр унтах байдаг. Тэгэх юм бол шар хариуцж байгаа. За бадган болох юм бол ерөөсөө хоол идэж зүгээр суугаад байх юм бол бадга хариуцна гэж байгаа. Тэг учир зүггүй өдөр шөнөгүй унтаад байвал унтаал байвал бадга хариуцаад байна. Гэдэг ч юм ингээд зүгээр суугаад байвал бадга хариуцна. Удаан цагаар ингээд ямар нэг хөдөлгөөн хийхгүй суугаад байвал. За бидний сууж байгаа энэ орчинд одоо энэ өөрөө гэхэд тодорхой хэмжээний температуртай байгаа шүү дээ. Энэ температураар бас хийшэр бадганд нөлөөлж байгаа юм. Бадганыг хэсэгдэг орчин гэхээр чихтэй орчин. Одоо тийм сэрвтер орчин болол бадганыг хариуцуулдаг гэж байна. Тэгэхээр бадганыг хариуцуулах байханд бол яг өөр бүлийн газар дулаахан тааламжтай газар сууж байгаа. Халуун одоо 100 тэ паар ойрхон их халуун юмд ойрхон суугаад шар хариуцчих чинь. Цонх хаалган онгорхоо салхи ингээ сэвэлцэж явах юм бол салхи одоо тэ салхилаад байгаа газар байх юм бол хий хариуцах чинь тий сэрүүн салхи гэх юм бол энэгээрээ бас хий шаардлагыг буцаагаад дарах боломж бас байгаа. Тий. Хүний биен дээр одоо илэрж байгаа ч юм уу тийм тод байдлууд юу вэ? Жишээ нь одоо хийхтэн хийшэр батган дээр үү? Тий, хийхтэн туранхай байдаг. Эсвэл туранхай хийхтэй байдаг гэдэг би сүүл яриа байдаг. Төрмөл байж болно, олдмол байж болно. Хийшэр батганы аль нь давмгай байна гэдгээс шалтгаалаад хүний бие одоо энэ төрх. За өндөрт нэг яг тодорхой хэмжээнд нөлөөлөх бах тий. За одоо ийм гидгэр байна уу? Яг баадрын бөхтөр байна уу? Гэдгээр хийшэр батганаар бас тайлбарлаж байгаа. За тарган туранхайгаар тий. Энэ одоо хурууны үе мөчний одоо энэ ясмас те ил вэ нөө талд байна уу гэдгээс бас нэг хамаарч байгаа. За нэг ярих дуртай бол хий дууга хороогаад байвал бадган ингээл цааш нь явна штэ. Ингээл шинжээл явчихна л та. Тэг. Ер нь бол туранхай байвал одоо хий махаа давмгаа байна. Тарган байвал махлагд байвал бадганы махаа давмгаа байна гэдгээр. Ерхий тийм шиг байна. Ер нь галбираар нь ингээ ярьж чад ер нь 50-60% төхий шүү. Тэгээд яг дотор нь нарийнх юм бол дангаараа хий байхгүй, дангаараа шар, дангаараа бадган байхгүй. Тэ одоо махлаг тарган хүнд бадган байгаа бусдын байхгүй гэж ярихгүй л тэ. Тэгэхээр бадган яг нь давмгай байгаа гэж, давмгай илүү байгаа гэж. Тэгэхээр тэр хүн бадганы өвчнийг яг нь өртөх, бадганы өвчин үүсэх магадлал их байна гэж үзсэн. Яг тэгэхээр өөрөө бадган өөрт нь давмгай байгаа учраас гэдгийг ингээд тайлбарлаад авчиж байгаа. Тэгэхээр тарган байвал яг нь
надад баадгын илүү байх юм байна. Би баг унтах хэрэгтэй байна. Их хөдөлгөөн хийх хэрэгтэй байна гэж бодно. Хий их байх юм бол би ер нь их сайн сүү ууж махны шөл ууж хийгээд дарж явах хэрэгтэй байна те. Тэгээд баг ярьж явах хэрэгтэй. Үлэн үедээ ер нь болж өгөл биеийн хэлийн сэтгэлийн үйл хийж баг хийж явах хэрэгтэй гэдэг дээр их юм бодож энэ төр тий. Юугаараа шүн нойр алдаж болохгүй. Ер нь бол торонхой одоо хийний чанартай хүмүүс бол нойр алдаж ерөөсөө болохгүй. Тэгэхээр нойр алдах юм бол хий бол дэврээл үүсчихнэ. Хий үүссэн байгааг буцаагаад хэвийн байдалд оруулах гэж бас удаа шүү. Тий. За. Бас нэг чухал асуулт байна. Энэ бас л уртлын нэвтрүүлэгтэй холбогдсон явж байна. Бас нөгөө үзэгчд маань их асуугаад өгөөч гэж хүсэлт тавьсан учраас бас асуугаад байна л да. Үзэгч чинь эрүүл байхад юуг анхаарах вэ гэж бас их асуулт ирж байна л да. Яг хөө саяны зүйлүүд бас хамаарна. Эрүүл байхын тулд өвдөхгүй байхын тулд гэж юу? Тийм байна да. Гэсэн үг дээ. За эрүүл бай гэвэл дэглэмтэй л байх гэж. Дэглэмтэй. Тэ нэг өдөр гинт баярлаад их идэж болохгүй тэ. Нөгөө цаг-цагаар нэг хэдэн цагаан сараар нэг цадна гэдэг шиг тэ. Тэр шиг нэг дор битээ ихэд. Урдх нь шингээгүй байхад дараагийн хоолой битээд. Дараагийн хоол. Ерөөсөө нэг дор суугаад халуун байх үед нь шууд идэл болоо. Тэгэхгүй одоо яаж юм гэхээр нэг халбагдаал нэг зурагтаа хараад нэг халбагдаал нэг гар утсаа оролт ингэж ирэл хоолн зөрчг нь өөрөө ч идсэн бил үүдэг юу лээ болоо явчихсан тэ тэ. Тэгэхээр өвчин болгон одоо дотор өвчин болгоны эхлэл нь тэр шингээгүй шингэх гэдэг зүйлээс үүсээд байна. Шингэх юунаас үүсэх юм бэ гэх юм нөгөө хооллолтын дэглэм алдагдсанаас болж байгаа. За нэг дор одоо олон төрлийн бит идэ. Ер нь хоолны холцтой мах гурил гэдэг юм хоолны дотор хорц нь 10-аас дээш бол явчих юм бол тэр найруулсан хортой адилхан болно гэж байна. Хоол сайхан хоол гоё тасаг хоол хийсэн тийм идэлсэн чаар нь хор болгоод найруулаа иччих юм шиг гэж. Тэрийг бас анхаарах хэрэгтэй. Тэгээд өдөр битээ онд шүн битээ найруултаа тийм. Яарахгүй одоо юуны ажлын шаардлагаар ингээд 24 цаг гарч байгаа юм уу шүний хэлцэнд гарч байгаа хүмүүсээ бол яг эмчтэр очиад зөвлөгөө аваад за би одоо яах хэвээр би шүн нойргүй хонжин те энэ одоо яах хэвээр хоолоо яаж идэх хэвээр байж гэдэг юм ингээд за нөгөө төрөчийн нэвтрүүлэг дээр барсан шүү дээ өглөө ид өдөр ид ороо ид гэхдээ хоолны дийлэнхийг өдөр идэж ороо багасгаач төрсөн чи одоо бас ингээд шүү турж байгаа одоо дэглэм барьж байгаа ингээд ороо ерөөс юм идэх болсон. Нэг ширхэг алим мэдсэн л нэг аяг суу уусан л нэг аяг тараг уусан л ингээд яваад. Тэгэхээр яаж юм гэхээр шүн нойр хөдөл өсөж байгаа. Яагаад тэгэхээр би хоолундаа нэхэд идэг. Тэгэхээр тэрийг нэг аяг суу уухаасаа гадна тодорхой хэмжээнд багаар хоол идэлтэй. Заавал идэхээр нөгөө 5-600 грамтай ч юм уу заавал аягаар нэгдэх албагүй байхгүй. Аяхан жижиг юм байж болно шүү дээ. Заавал хоол хийхэрэл төмөр дөрөв хоолыг тэрийгэ барж явах хэрэгтэй биш аахгүй гэдэг. За явдал мөрөө хөвж яаж юм гэхээр 3 зүйл өөрсдөө ч бодлон ном баасан үү. Нөгөө хоолны амтыг анхаарахтай чадал хоолны хоорондох цохилтгыг анхаарах хэрэгтэй. Идэж бож байгаа зүйлний хоолндоо тохирч нь тохирохгүй байна гэдгийг анхаарах хэрэгтэй. Бас нөгөө явдал мөр дэглэм. Шөнийн цагтаа удаж өдрийн цагтаа явдал мөрөөр явж явах хэрэгтэй. Тодорхой хэмжээнд дэглэмтэй байх хэрэгтэй. Эдсэн бол хөдөлгөөн хийлтэй тий явал та тодорхой хэмжээнд хоол ондыг шингээж явах, дасгалдаг хийж явах. Эдсэн ерөөсөө өглөөнөөс ороо хүртэл сууж л байдаг тий гараал машиндаа суугаад явцдаг. Машинаасаа буугаад гэртээ ороод бодон дээр ороод суучдаг. Гүүрийн амьдралын суугаа хөвшилт ингээд даад. Тэрний цаана нөгөө бид чинь тодорхой хэмжээнд явах хэрэгтэй процессыг явагдахгүй болчихсон тий. Тэгээд тэндээс эсрэгээр нэг өвч үүсэж эхэлж байгаа. Тий. Тэгээд одоо явдал мөрийн талаар сая өөрөө хэллээ тийм. Хоолны талаар хэллээ тийм. 3 зүйлийг өдөрт чадлан нам баасан мүү тийм. Та өдөр дөрөв ярилцчихлаа тийм. Ер нь бол ингээд энэ хоол явдал мөр хоёр дээрээ л болчихж байгаа. Тэр хоолн дээрээ амтыг нэглээд хоолны чанар гэдэг хоорондоо зогцож гинэ зогцохгүй байна гэдэг. Тэгээ хүнд хөнгөнөөрөө тохируулж байгаа. Хоолнд хүнд хөнгөн гэж чанар бас байна. Махыг усанд чанах нэг өөр. Тосонд хуурах нэг өөр. Тосгүй хуурах нэг өөр тий. Шараад нөгөө хорхоглон гэдэг шиг битүү болгоч бас нэг өөр бол. Дутуу одоо нөгөө бууз мос болгож чигийн чүлнэг өөр. Энд хүнд хөнгөн байна. Энийг тохируулж байна.
хөнгөн хоолыг яг цаттлаа гэдэг чинь. Хүнд хоолыг бол хагас цаттлаа битгий гэдэг чинь. Хэрвээ хүнд хоолыг цаттлаа хийх юм бол дараа нь шингээхэд тулд яг нь бие хөдөлгөөн хийх хэрэгтэй байна. Хөдөлгөөн хийж заавал хоолыг би хитчлээ жоо хөдлөе гэж эндээ бодох хэрэгтэй болж байгаа юм л да. Тийм. Саний хоолтой асуудал бас нэг асуулт орж иж байна л да. Надад нэг хүн хандлаа. Турах гээд фитнест явсан юм байна. Жингийн илүүдэлтэй юм л дээ. Тэгээд сайн ишил нөгөө тараг мараг энэ төр оройд их хэрэгсэн юм байл хоолыг оройд. Ус их уусан юм байна. Танаас нь ус их уу гэж хэлсэн юм байна. Тэгээд ус уусан чинь жоохон хавантаад ирсэн юм байна л да. Тэр юу н одоо турахын тулд хоолоос ч усууд юу н одоо ямар ч юм бэ? Тэр зүг байна уу буруу байна уу? Хавуу өсч байгаа бол тохирохгүй л байна гэж үзсэн. Ер нь тэгж ус уух зохистой юм уу? Усыг юу? Усыг ер нь их уух тийм байх. Турахын тухай тийм хоолыг хорж их уудаг тийм. Онлоороо тайлбарлал ойлгомжтой байх л та. Одоо жин ихтэй хүн тэгэхээр баатган байна. Нөгөө хийшэр баатганы маань баатганы махад дам гайж байгаа. Тэгэхээр баатган махад маань 5 махадаас шороо усны махадаас үсдэг байхгүй. Шороо усны махад өөрт нь хангалттай хэмжээний ус байна. Ус байна. Тэгтэл хоол идэхгүй хоноос нь ус уугаад байх юм бол нөгөө усан махад дээр ус нэмэлэн гэсэн үг. Тэгэхээр энэ буруу болоод байна. Тэгээд сөрөг нөлөөд хаван үсээд байна шүү дээ. Усан хаван үсээд. Тэгээ ус хаван үсээд. Тэгэхээр энэ тохирохгүй байна. Тэгэхээр усны хэрэглээ их уух нь бол яг бас зохимжгүй байна харагдаж байгаа. Нөгөө нэг талдаа юу нэхэр ходоодны галын ээлж буюу хүний биеийн одоо тэр 7 тамирыг босруулж идэг. Одоо хийшэр бадганы үйлдэлээр явж идэг галын ээлж гэдэг зүйлтэй. Тэр галын ээлж одоо сайн байх юм бол хүн эрүүл байна. Хүн тодорхой хэмжээнд тархан дурхан тохирсон байна гэж. Тэгэхээр галын ээлж одоо багасаад явчихаар тэр илүүдэлжин үсээд биеийн масс ихсэж байгаа. Тэгэхээр галын илч гэдэг зүйлийг багасгадаг юм нь ус байхгүй. Угаасаа галын илч нь бага байдаг. Биеийн илүү байдаг. Биед нь одоо усан махад их байхад хоол идэхгүй улам дээрээс нь ус ууж байна гэдэг дээр энэ анхаарах хэрэгтэй л асуудал тийм. Бас л нэг жин асах гэдэг асуудал бас нэг жоохон охид дөрөндөө тулгымцаа асуудал болчихлоо шүү дээ тийм үү те. Ер нь энэ тал дээр бас нэг үзэгчд маань нэг ер нь ийм зүйлүүдийг анхаарах хэрэгтэй гэдэг дахиад нэг жоохон дэлгэрүүлээд мэдээлэл өгөхгүй юу. Турхад ер нь юуг анхаарах хэрэгтэй вэ? Турыг гэж бодож байгаа бол тийм ээ. Хоолунд яахсан зөв юм уу? Тааруулах юм уу? Яах хэрэгтэй? Хоолоор яг таргалаад байна, тураад байна гэж хүмүүс ярьдаг л та. Жог идчихээр таргалаад байна. Хоолоо багсгачаар тураад байна гэдэг. Тэгтэл яг наана биеийн жин нэгсээд байна, багасаад байна болоод байгаа юм шиг мөртлөө дотор махад бие чинь юу болж байна? Дотор эргэтэнд чи юу болж байна тийм. Тэгэхээр зөв турна, буруу турна гэж одоо байхгүй хэл та. Тэгж ярихгүй хэл та. Гэхдээ турхын тулд яг өөр тохирсон хоолооны дэглэм барьж өөр тохирсон дасгал хөдөлгөөн хийгээч. Энийг яг анхаарах хэрэгтэй. 5 жил жингийн илүүдэлтэй явсан хүн 3 жил жингийн илүүдэлтэй явсан 2 хүн хоорондоо яг адилхан хөдөлгөөг адилхан ус уугаад ингээ яваад байж болохгүй хаа. Зарим нь өглөө эрт дасгал хөдөлгөөн хийхэд зохимжтой, зарим нь орой өдөөс хойш дасгал хөдөлгөөн хийхэд зохимжтой байх. Жишээтэй. Биеийн жин илүүдлийн цаана юу гэхээр нөгөө сулрал үе мөч ингээд сулрдаг мах болцсон юм сул одоо нөгөө юу бодибилдингээр хичээлээ болцсон ялгарч байгаа шиг биеийн жин илүүдэлтэй хүмүүс бол том байхгүй юм сул байж ч тийм. Тэгээ тэрийг чангалахын тулд хөдөлгөөн хийх нь зөв байна. Тэгэхээр тэр илүүдэл жингийн цаана юу вэ гэхээр ерөөсөө өөх л байгаа хаа та ер нь бол өөхөө хоригдлол их байгаа. Тэгэхээр өөхийг арилгахын тулд бид нэр тодорхой хэмжээнд тэр нэг үр зарчна гэж нэг зан үйл байгаа. Үр зарчна гэж. Одоо усанд орсон бол альчуураар улайтал нь үрдэг харцдаг тий. Бас юугаар нэг бариад заслын аргаар бас тураадаг ч гэдэг юм уу. Ийм аргууд бас байгаа. Тодорхой хэмжээнд хөдөлгөөн хийх бас хугацаа байгаа. Хөдөлгөөн хийх шаардлага байгаа. Гэтэл тухайн хүн өөрөө аль хэсгээрээ илүүдл байна. Нөгөө битүү ийм хөлсний ховц өмсөд тэгээд хөдөлгөөн хийгээд хөлсөө гаргаад тураад байгаа. Энэ бас мөн л дөө. Гэхдээ тэр хүн болгонд бас тохирч нүггүй байна. Энэ дээр бас анхаармаар байна. Анхаарах хэрэгтэй байна. Тэгэхээр бас хүн өөрийнхөө биений
бас байдлыг сайн таньж мэдэх хэрэгтэй гэсэн санаа давхар орж ирж давхар байна. явж байна. Тий. Тэгээд түрүүнийг өстө ус уухаар галийлч багасаад биенжийн илүүдсэн байхад дахиад галийлчийг улам багасгах зорилготой юм шиг ус уугаад иж болохгүй байхгүй. Харин тэрний оронд нөгөө халууногоотой хоол идэж, илчлэгтэй хоол идэж бие байгаа тэр усыг те гал дээр устай буцалж байгаа ч тийм. Тэгэхээр биед ч ус их биш шүү дээ. Тэ өөх их вэ, ус их вэ. Тэгвэл тэрийг хайлуулъя гэвэл харин ус их уух биш юм шүү гэж. Жаахан амны цангаагаа тохируулж тавьчихад гаргачаад. Яг ус их уугаад тохор үлсэхгүй гэж магадгүй. Үлсэхгүй. Тэгэхээр би нөгөө түрүү бадган яригдсан тохиолдолд үлсдэггүй маа гэх нэг ярьцтай. Яг тийм байна. Саяны өрөөч нэрээ бас миний асуултыг бас дахиад нэг хөндөд бас хариуцлаа гэж би ойлгочлоо л доо. Хөдөлгөөний талаар бас асуултыг асуусан л та. Хүн болгон өлөөгөөд ахын зохистой юм уу гэж бас хоёул төвч нэвтрүүлж хэлсэн тийм. Бас дахиад ингээд дэлгэрээр ярихад бас саяны яриан дээр харахад бол хүний биений онцлог өөр өөр өдөг учраас хүн болгонгүй хүн зохисгүй маа гэдэг бас нэг ойлголт орж ирж байна тийм үү тийм. Байна. Одоо хийний чанартай хүн бол бас өчргөөгүйгээд амьсгаа татлаагүй хөлс басаа гаргаад байгаа нь бас тийм юм. Яриад тийм. За шарын махад дамгой хүн бол бас хөдөлгөөн хийгээд байх юм бол шар нь улмал хариуцна. Бадганы харин шинтэй тэр бадганы махад дамгой хүн бол хөдөлгөөн хийх нь зөв байна. Зөв байна. Тэгтээ тэрийг бид нэг юм байх шүү дээ. Дасгал хийж нөгөө дадуулна гэж нэг учир байна шүү дээ. Нэг өглөө босч учиргүйгүйж бололцоо маргааш нь хөдөлж чадах байлж байгаа. Ингэхгүй. Өнөөдөр баг маргааш нь жоох их те. Ингээд их тодорхой хэмжээнд. Ер нь бол монголчууд жоох уйдамтгай юм бол зарагдаад байгаа. Уйда. Нэг биеийн ингээ хасах ч гэдэг юм уу, эрүүл байх ч гэдэг юм уу, нэг юм зөв хооллооч гэдэг юм уу те. Өдөр тутмын зөв хөвшилж гэдэг юм уу, нэг юм харчаад тэрийг нэг 7 хоног 14 хоног харж жоох ингэжсэн нь орчиж байгаа. Тийм байж болохгүй. Яг тууштай л. Одоо би юм хоол иднэ л бол тийм хоол иднэ л байхгүй. Тэгвэл нэг найзын дээр хөрөгдөөд нэг найз дээр очиад за жим барьж байгаа л та за өнгөрсөн гэж. Энэ би ийм хоол идэж болохгүй л дээ. За яах вэ өнөөдөр идчих гээл идэж байгаа юм. Тэрийг бас анхаарах хэрэгтэй байна. Энэ цаана юу хэлээд байна? Нэг бүр хэлээд байгаа юм шиг ингээд орхиод байна гэхээр та нар яг өөрсөндөө яг зориг тавиад зоригдоо л яг үнэнж байгаа ч. Тэгээ өөрийгөө хинбэ гэдэг дээр яг одоо энэ бодтын талаасаа яг болоод байгаа ханы талаасаа хүн дээр ер нь явдалмөр хооллолтын хувьд өөрөөр гарна шүү. Хүн болгонд яг тохирсноор гарч. Ангаахан дээр ч гэсэн яригдаад байгаа. 10 хүн ханаад өртсөн байхад арууланд нэг юм өгөх биш байхгүй юу? Арууланд нь тохирсон юм өгсөн таахгүй. 10 хүний бүгдээрээ ханаад ижлээ ханаад хүрсэн мөн. Гэхдээ хувь хүний бие онцлог гэж байдаг. Тэр хувь хүний бие онцлог дээр нэмэх нь тухайн өвчнийг дарах ерөнхийг нь давхар өгчиж энэ амжилтанд хүрч байгаа байхгүй. Яг энэ шиг хооллолт те өглөө босол зөгөн балтаа усуугаад гэхээр өглөө болгон хүн болгон зөгөн балтаа усуугаад тэгвэл таарахгүй байж магадгүй шүү. Тий. Энийг бас л бодох хэрэгтэй. Энд дээр бас нэг чухал асуудал бас яарахгүй орж иж байна л да. Нэг хүн тэгж ярьж байгаа. Өрний ангахаар үзэхэр нэг онцтой 100 байх юм байна л да. Нэг онцтой. Санийх таныхаар л ягаад ханаад ижлэх юм уу? Гэтэл тэрэнд нэг юм өгд юм байна л да. Нэг юм. Тэнд 20-с 30%, 40% нь дээдлэн 50% нь юм нөлөөлдөг те. Нөгөөдөл нь нөлөөлдөг те. Ийм асуудлууд нь илэрхий сөхөдөж гарч ирээд байгаа юм байна л да. Болохгүй юм байна. Тэгэхээр хүн болгон дээр нь таруулсан эмчилгээ хийх нь хамгийн үр өгөөж дарах юм байна гэдэг тал дээр дэлхийн эрүүл мэндийн байгууллага өөрөө анхаарч эхэлж байгаа юм байна. Тэгэхээр хүн болгоны биен дээр онцлог дээр тааруулж эмчилгээ хийдэг манай энэ уламжлалт арга бас их нарийн бас чухал аргуудын нэг байна гэдэг нь бас тэндээс тодорхой харагдаад байна шүү юм л да. Тэ ангаахын сэтгүүлүүд дээр энэ талаар одоо яригадаад одоо олон сангаа ухааныг одоо яг таны төрний хэлснээр юу байгаа юм бэ? Хүн болгон тохирч имчилгээ хийх нь зөв юм байна гэдэг дээр одоо тэр орон зайг олоод харсан байна. Тэгээд тэр тал руу одоо судалгаанууд яваад байгаа юм байна. Маш их хэмжээний хөрөнгө мөнгө бас гаргаад байгаа юм байна тийм ээ. Тэгэхээр бид нар ямар санал тавьж байгаа гэхээр
бэлэх олон санаа ухааны онол дээр наадах чинь одоо 2-3 мянган жилийн өмнө хэлчихжээ. Та нар бэлэн энэ материалыг аваад ашиглаач гэж хэлээд байгаа. Тодорхой хэмжээнд нэг шинжилсэн байна. Одоо энийг шинжлэх гэж цаг мөнгө үрээд хэрэг байна уу? Бэлэн материал онол нь эмчилгээ арга нь бүх юмд байж байна те. Гэт. Бас нөгөө талаас ийм бэлэн сайхан юм бэлэн материал байж байгаа те. Энийг хаваад ашиглах юм бол те. Тэн дээр цаг мөнгө үрээд байхгүй. Бас миний санал юу гэхээр ийм сайхан бэлэн эмчилгээний аргачлал байхад, сайхан зүйл байхад бас ард иргэд маань энд хандаж бас үзүүлээч гэж үзүүлж байгаасаа гэж бас дотор бодоод байна л да. Тийм, Монгол эмчээ. Энд Монголын эмчээ өөр Монгол хүн тохирсон байна. Энд гэхдээ зөвхөн Монголд өмчлөөд ээж болохгүй. Энэний цаана бүх одоо дэлхийн хүн амд бүгдэнд нь тохирсон эмчилгээ энд байгаа. Тэгэхээр Монголын гэхээр зөвхөн монголчуудад таарах бас хүмүүст нь таарахгүй юм шиг болчиход байгаа тийм. Тэгэхээр бас үгүй л те. Яг би монголчууд хандаж байна. Тийм, монголчууд. Монгол хүн нэвтрүүлэг монголынхаа үзэлтэй те. Өөрийнхөө Монголын юм жоохон те шүтэж хэрэглээч гэдэг. За, энэ санаа. За. Бас нэг зүйл л стресс гэж нэг айхтар зүйл байна л да. Одоо чинь ер нь баг ихэнх өвчнийг стрессээс болж үүсээд байна гэж тийм зүйл яригдаад байна л да. Стресс гэж уламжлалт хаад юу хэлээд байгаа юм? Стресс бол орчин үеийн нэршлэлтэй. Улаан таныханд стресс гэж ярьдаг. Яг хуу сэтгэлээс өвчин үүснэ гэдэг нь бол яг одоо бодгийн юугаараа философоор улаан таныхаа яг тэр бодгийн философиороо толгорч явдаг учраас сэтгэлээс өвчин үүснэ гэдэг дээр харж байгаа. Стресс гэдгийг одоо миний ойлгож байгаагаар би буруу ярьж магадгүй. Миний ойлгож байгаагаар нэг юмд шаналаад тэр шаналнаас болоод мэдрэлийн системүүд за хоол уусруулах системүүд гэмтээд за тэгээд тэгснээрээ цаашаа ингээд дархлаа салраад ингээд өчнө дөшмтгий болоод эхлээд болно сэтгэл нь ямарч тэгсэн чинь дараа нь бие нөхцөлөд авчлаа гэдэг. Энийг стресс гэж яриад байгаа шүү. Тэрний цаана юу вэ гэхээр нэг юмд одоо шаналах тэр бодолтой ингээд ургуулan бодоод ингээд бүр тэр бодолтой эзлэгдээд тэрэндээ бүр ингээд уул нь өөрийг нь оролдоод юм өөрийг нь дарамтлаад байгаа юм ч яахгүй. Зөвхөн өөрөө л яг нь ботцсон байгаа. Тэгээ бодцороо л нөгөөдөгтэй яг нь дарлагдсан байгаа. Тэгээ урлалгын хүнд болохоор сэтгэлээс өвчин үүснэ гэдэг сэтгэлийг нэг юм 3 төлөвт яг ерөөхдөө нооч байгаа. Хүнд нэг хүсэл тачаал гэж юм байна. Юм нэг хүсдэг ингэчгийнсэн тэгчгийнсэн гэдэг. Дараа нь уур хэлэн чамайг дагдаг гэж. За 3 дахь нь болохоор одоо сайн муу юм ялгаж мэдэхгүй байх. Энэ сайн болоо тэр сайн болоо гэдэг тэр ялгаж мэдэхгүй байх. Одоо энийг муухай гэж яриад байгаа. Ийм 3 сэтгэлж байна. Энээс нөгөө хүний биед байгаа хий шар баатан үүсдэг байхгүй. Жишээ нь хүсэл тачаалаас нэг хий үүснэ. Тэгэхээр стресс бол энэ хийтэй холбоотой байгаа. Хийтэй холбоотой байгаа тий. Одоо тэр намайг тэгчихвол гэдэг юм уу? Тэрнээс болоо би ингэчлээ гэж ингэж бодол үүсгэчээд яг нэг ягаад би хийтэй холбож байна гэхээр төвдөр нь болохоор нян гэж үтэй. Нян маа явдаг нявчд нян гэж үтэй. Оршуулахаараа гаслантай сэтгэлийн одоо зовлонсон байдал гэж зовлонсон байдал гэж орчуулад байж болж байгаа. Тэгэхээр тэрнээс хийн өвчин үүснэ гэж хийний өвчний нөхцөл төр сэтгэлийн тэр гаслан гэдэг юм бичсэн байдаг. Тэгэхээр тэр сэтгэлийн гаслан гэдэг нь орчин үеийн стресс юм а гэж би хэлээгүй шүү. Сэтгэлээс өвчин үүснэ гэдэг тэр сэтгэл шаналаад байвал хий өвчин үүснэ шүү гэдэг нөхцөл төр нь олдод бичсэн байдаг учраас энэ талаас харах юм болоо байгаа. Тэгэхээр стрессийг арилгахыг гэвэл одоо хийгээ сайн дарах. Тэгээ мөн дотор байгаа тэр бодлоо зөвөр нь бод, гоёор нь бодоо тэ. Одоо орчин үеч эерэг сэтгэлгээ гэж их гоё юм болчихлоо шүү. Юмыг гоёор нь бодооч гэх. Тэгээ нөгөө секрет гэх кино гарсан тэ. Та юу бодно тэр бодлоо авч үзэж гэдэг шүү. Яг энэтэй адилхан энэ улаан цангаа хонд яг энийг онлоор нь хэлээд тавьсан байна. Сэтгэлд зохистой хүнтэй хамт тавьж байгаа шүү. Таалагддаг хүнтэй хамт тавьдаг гэж. Тэгэх юм бол тэр хийний хүчин яг нь дарагдаж хийний хүчин хөтлөхөө болно гэж. Сэтгэл нь шаналаа тэр гаслантай зовлонтой тэр зовлон сэтгэлийн байдал байгаалах юм бол хийвч үүсгэнэ шүү дээ. Тэрийг ерөндөглөх арга нь яа. Сэтгэлд зохистойгоор буюу зөвөр бод, гоёор бод. Тэгэхээр стрессээс ангижлахарыг ерөөд нөр хийж байна л да тий. Улаан талаас тийм үү. Энэ дэр бас нэг зүйлийг би бас өөрөө
бас нэг харилцан ярмаар байна л да. За. Манай буддийн гүн ухааны номонд байгаа стресстэй холбогдуулж би ярьж байна л да тийм. Одоо ингээл наацх нь зурагт харъя л да. Мэдээ харъя. Янзын кино харъя. Дандаа л хүний уур үргэсэн тий. Нэг тийм стресс төрүүлсэн эсвэл авилах хэл ахуул алаан хятаа тий. Дандаа л болохгүй сэдв гарч байна шүү дээ. Энд чинь өөрөө бас стрессийг хөдөлж байгаа. Нөгөө нь тийш анхаарлаа толгомд стрессийг хөдөлж байгаа шалтгаан болчихсон тийм үү. Энэ дэр би юу гэж ярих гэдэг нь гэхээр нэг үдгээр ярих үлгэр жишээ татах гэдэг юм л да. Нэг ламын хэлсэн байна. Танай хажуутлын айлын үнэний дил нь том байна уу? Жижиг юм байна чамд ярих хамаагүй гэж. Ягаад гэвэл тэр хүний өөрийнх нь хүний өмч тэр хүн тэр үнийг яасан ч болно. Тэр хажуутлын айл хүн хамаагүй. Яасан том юм бэ? Энэ их сүү гардаг л үгээр олон байдлаар ингээд бодоодох юм бол нэг стресс маань үүсчихэж байгаа хэрэг тийм. Өөрөө л. Тэгэхээр стрессээс хамгаалахаар маань хүн өөрөө тиймэрхүү зүйлээр анхаарал хандуулах байх нь чухал гэдгийг би бас таны ярианаас давхар ойлгох гэдэг юм л да. Зөв. Тийм байна. Ер нь бол тухайн дээр өөрт чинь таалагдна уу таалагдахгүй байна уу тэрний учир шалтгааныг нь олж болж байгаа юм шиг. Одоо баг насны хүүхэд жоохон бахта харгуугаас айдаг байсан бол жоохон том болоод тэр харгуугаас айх болчихж байгаа юм тий. Одоо нэг юм дээгүүр ингээ өнгөгээ харах гэхээр дор унчих гэдэг юм шиг санагдаж байна. Жоохон учрыг нь олоод ирэхээр юм харагдахгүйсэн ч гэсэн очиод бууччихлаа. Тэр уруу хазгай байна уу айдтай байна тэрийг даваад гарчих. Тэгэхээр таны мэдээ зөв таны мэдээ чадах юм бол тэр сэтгэлийн одоо тэр айдс байдаг юм уу зовнил байдаг юм уу тэрнээс сэргийлж чадах хаа сэтгэлийг зовоогоод байгаа зүйлийг цааш нь хөөгөөд гаргалагыг нь гаргаад те бодож болж байгаа юм да. Одоо нөгөө нэг угаас хорлдог нэг нөхдөд байгаа шүү дээ те. Одоо ад донгийн зүйлд хорлогдсон бол тэр хүн өөрийгөө удирдаад стрессээс ангижирна гэж байхгүй байх л таах гэж байна. Тийм өвчин болчихвол стресс бол тэгж өчргүй юмд хорлогдоод байх биш. Зөвхөн өөрөө дотоод сэтгэлтэйгээ тэмцсээр байгаа л тэрэндээ сүлдээ ялагдал өвчин болчихж байгаа. Харах байна. Нэвтрүүлгийн нэр маань буддизм бидний амьдралд гэж байгаа шүү дээ. Ер нь таны амьдралд буддизм яаж нөлөөлж байна? Таны болон таны ойр дотны хүмүүс гэх юм уу те? Яаж нөлөөлж байна? За сайхан асуулт. Ер нь улуу цангахаа за би өөрөө хүний их хэмжтэй. Тэгэхээр ялангуяа улуу цангахаа хүний их хэмж. Тэгэхээр энэ улуу цангахаа маань өөрөө бодийн одоо логик тэ толгуурлсан бодийн арга ухаан дотор ах нэг гişүү янлаг нь байна. Нэг янлаг нь. Тодорхой хэмжээнд би хүмүүст яг одоо энэ улуу цангахааны аргаар онцлогоо имчилгээ хийгээд ингээд явхад тухайн үйлчлүүлж байгаа хүмүүсийн хувьд сэтгэл ханамж сайн байна. Сэтгэл ханамж сайн. Тэгэхээр тэр хүмүүст би хүн үзээд им өгөөд имчилгээ хийгээ явахаасаа гадна та одоо бид нарийн хүмүүст одоо ойлгуулах гээд байгаа та ингэж хоол идээч ингэж явал мөрөөр яваач ийм ойлголт ингэж хоолоо идээч тийм одоо энэ нь буруу энэ нь зөвөө гэдгийг яг олон санахын онлоор ингэж хэлээд байгаа. Тэгснээрээ тэр хүмүүс яах вэ? Сэтгэлийн одоо тааламжтай байдлаарч эргээд нөгөө хүмүүстэй яах вэ? Амьдралд аз жаргалтай байх боломжийг олгож байгаа. Тэгэхээр энэ бол миний одоо буддизмыг судалж буддизмаар одоо буддизмыг шүтэж хэрэглэж те олон цангаа ухаанаар ингэж мэрэгсний үр дүнд надад энэ өөртөө сайхан бусад хүмүүстд сайхан хүнд амьнас эрүүл мэнд хайрлаж байгаа гэдэг утгаараа сайхан байдгаа гэж хэлж байна тийм үү? Тий. Тэгэхээр яг эмч болгон хүнийг эмчилж байгаа эдгэж байгаа те. Ихтэй надад давхар яхна. Амьдрал ах хоёр руу нороод те. Хоол явдал мөр эрүүл байх талаас ингээ бүх юмнаас нь ер нь ээж охин хоёр нэг ойлгохгүй муудалцаад ороод ирнэ шүү дээ. Тэгэхэд л тэрийг мэдрэмжээр мэдээд л те. Ингээд уурлах шаардлага байна уугүй юу? Инх хэрэг байна уугүй юу гэж те. Ингээл тэрийг тайлбарлаад өгчөөр энэний цаана миний өөрийн одоо дадал зуршлаар те. Одоо боддیں۔ Юмыг учир шалтгааныг нь олооч ээ. Тэгэх юм бол уурлаад байх юм байгаа мó? Хүсэж тачаагаад байх юм байгаа мó гэдэг шиг яг энэ байдлаар хандчихаар тэр хүмүүс тэрийг хүлээж аваад хэрвээ би өөр нь өдөр тутамдаа буддизмын сургаал номлоор явахыг одоо хичээдэг яг энэ байдлаараас хүмүүстэй харьцаж ханддаг те. Гоё ярилт баярлаа. Бас нэг үзэгчтэй нэг асуулт байна. Энийг асууя тий. Эр хүн бөөрөө эм хүн саваан гэж нэг үг гэдэг чтэй.
бас нэг анхаарах хэрэгтэй чухал зүйлүүдийн нэг юм байна л да. Энэ тал дээр нэг оролдохгүй үзэгчд маань. Энэ Монголын цагуурт тойруулаад хэлсэн байна уу? Ямар очтой байна? Бас л нөгөө онлыг амьдрал дээр энгийн хүмүүст л энгийнээр хэлээд нөгөө мессеж өгсөн байна тий. Тэгэхээр бүр одоо бэлхүүс хүүснээс доош хэсэгт бол одоо нөгөө хийшэр бадган юм хийм ахад байдаг. Тэгтэл Монгол орн өөрөө эрдэс урамсгалтай. Эрдэс гэхээр хийн өвчин үүсэх магадлал их байж байгаа юм. Хий өвчин үүсэх магадлал. Одоо өглөө гараа явахаар даарад байдаг, өдөр халууцаад байдаг, ороо буцаад даарад байдаг гэдэг юм ингээд. Тэгэхээр тэр даарах хүүтэн салхинд ингээд сэвэлзүр тийм жавартай салхинд ингээд өртөж байгаа те. Тэгээд одоо өсөрч хараадаг морь малуундаг энэний цан юу вэ гэхээр нөгөө бөөр савны өвчин үүсэх магадлал хамгийн их байна. Одоо бүс үсэлж байсан. Энэ бол ер нь манахаас өөр газар ингэж бүс ингэж өргө ороодог баха. Тэр яаж юм гэхээр морь мал унжин те одоо малтай харьцаж байгаа хүмүүсийн цаана нөгөө бөөр дөргөх, бөөр хэмтгч гэдэг юм уу те бөөр өвдөх хөтөл маш их байхад тэр бүсээр ороогоо хамгаалцсан. Нөгөө эрүүл мэндийн одоо эрүүл байх боломжийн ёс заншил одоо соёл руу н оруулаад хувцс дээл хувцс руу нүртэл оруулаад ингэж өгсөн байна тий. Тэгвэл Европ хувцс яаж нэг тэлээ бүсэлж чинь тэр бөөрийг хамгаалахаг байл үгүй. Тэгвэл Монгол одоо дээл хувцс бол яаж байна? Бөөрийг хамгаалцаж байгаа жишээ ч юм уу. Ингээд тэгэхээр энэ бол улиралтынхаа онлын талаас бөөр бэлхүүсний ингээ доошоо хий өвчин нөгөө өвчин болгоны хамгийн ихэнд явж яадаг гэдгээрээ хүн одоо хийгээ хямраах юм уу өвчнөд эхлэхэд нөгөө хий хаана ус хөөхөл нөгөө бөөр бэлхүүсэнд л үсэж явах чийтэй ч юм ингээд яг энэ логикийг нь ингийн хүмүүст гоёор хэлээд өгсөн ба. Тэгэхээр энэ бол хүмүүсийн бас анхаарад бодоод явчих хэвээр зүйл. Би бол сонсож байгаагүй. Энэ юм уу байт юм. Тэгэхээр их зөв үгүй шүү дээ. За ингээд хоёлыг ярилцсаг өндөрлж байгаа шүү гэн. Тэгээд сонирхолтой сайхан ярилцлага өглөө. Сайхан үзэгчд маань мэдээлэл өгсөн. Баярлалаа. За. Бас хойштоо юм сайхан олон мэдээлэл үзэгчд маань өгөөсэй гэж бас хүсье. Баярлалаа. За баярлалаа. За яриагийн маань анхаарлаа хандуулж үзсэн үзэгчдэд баярлалаа. Дараа 7 хоногийн өдөр иргэн уулзцгаая. Сайхан амарцгаарай. Баярлалаа.